бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар ад жаргалтай эмэгтэйчүүдийн нийтлэг шинж чанарын талаарх мэдээллийг хуваалцъя. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар жинхэнэ ад жаргал гэдэг бол гадаад орчин эсвэл материалын элбэг дэлбэг байдал биш, харин тухайн эмэгтэй дотоод сэтгэл зүйн зуршил байдаг байна. Эрүүл гэрэл гэгээтэй ад жаргалтай эмэгтэйчүүдийн шинж чанарыг сэтгэл судлал болон хувь хүний хөгжлийн шинжлэх ухаанд дараах шинж чанаруудаар тодорхойлдог. Үүнд нэгдүгээрт нь ад жаргалтай эмэгтэйчүүд бусдаа өөрийгөө хизээж харьцуулдаггүй. Ад жаргалтай эмэгтэй хамгийн ихний шинж бол тэд өөрийнхөө амьдралыг бусдын гялалзсан хувилбартай хизээж харьцуулдаггүй. Тэд өөрийнхөө давуу тал, сул талыг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч зөвхөн өчигдөр байсан өөртөөгөө л өрсөлддөг сахилга баттай байдаг. Өөрийн амьдралын замнал амжилтыг зөвхөн өөрийнхөө өмнөх хувилбартай харьцуулж дүгнэдэг. Бусдын сошиал медиа дэх төгс амьдралд атаархаж цаг өртдөггүй. Ад жаргалтай эмэгтэйчүүд өөрийгөө бусдтай харьцуулж голдоггүй, тэдэнтэй адил байх гэж хичээдэггүй онцлогтой. Би өөрийгөө өөрөө л тодорхойлно гэсэн үзэл баримтлалтай тул эмэгтэй хүний талаарх нийгмийн тогтсон ойлголт, шаардлагуудад заавал нийцэх гэж өөрийгөө зовоодоггүй. Бусдын сөрөг үзэл бодол, шүүмжлэл танд тэр болгон тусч таныг эмзэглүүлээд байдаггүй. Учир нь та өөртөө сэтгэл зүйн дархлаа суулгацдаг. Хоёрдугаарт нь эрүүл хил хязгаар тогтоож чаддаг. Тэд хүн бүрийн сайн найз байх гэж хичээдэггүй. Өөрийнх нь цаг хугацаа сэтгэл зүйн амар амгалан гэгдэж буй таагүй харилцаа, хортой орчинд боловсон атлаа маш шийдэмгий үгүй гэж хэлж сурсан байдаг. Өөрийнхөө хил хязгаарыг хамгаалж чаддаг эмэгтэй бусдад үргэлж үн цэнтэй, хүндлэгдсэн хэвээр үлддэг нууцтай. Түүнийг үл хүндэтдэг, байн доош нь татдаг, эсвэл эрчим хүчийг нь сордог хүмүүсээс өөрийгөө хамгаалж зайгаа барьж чаддаг. Гуравдугаарт нь чин сэтгэлийн гүн харилцааг эрхэмлдэг. Харвардын их сургуулийн урт хугацааны судалгаагаар амьдралдаа хамгийн ад жаргалтай байгаа эмэгтэйчүүд нь олон хуурамч танилтай биш, харин цөөн хэдэн үнэнч чин сэтгэлийн гүн харилцаатай байдгийг баталжээ. Ад жаргалтай эмэгтэйчүүд хайртай хүмүүстэй цаг гаргаж тэднийг сонсож харилцаагаа өргөжүүлж чаддаг учраас сэтгэл зүйн хувьд үргэлж амар амгалан аюулгүй байдлыг мэдэрч байдаг. Дөрөвдүгээрт нь жижиг зүйлээс баяр баясгалыг олж хардаг. Ад жаргалтай эмэгтэйчүүд амьдралын жижиг деталь бүрээс баяр баясгалыг мэдэрч өөрийгөө ад жаргалтай болгодог зүйлсэд цаг зав, хөрөн мөнгөө зарцуулж чаддаг. Өглөөний тухтай кофе уух, номоо унших, эсвэл арсарчилгааны зан үйлээсээ чин сэтгэлийг таашаал авч чаддаг. Тэд ирээдүйд болох том амжилтыг хүлээж цаг алдалгүй яг одоо үргэлжилж буй амьдралын үйл явцдаа дурлаж сурсан байдаг онцлогтой юм. Завгүй амьдралаасаа төрж болов завсарлага аваад өөрийн хөгжил, сэтгэл санааны өөдрөг байдлаа нэмэгдүүлэх зүйлсийг хийдэг. Гэр бүл, ажил төрөл хэдий ч хулж өдөрт эсвэл 7 хоног заавал өөртөө зориулж цаг гаргадаг. Тэд бие махбодыг хайрладаг учраас чанартай хоол хүнс хэрэглэж хөдөлгөөнтэй байж нойроо бүтэн авахыг хичээдэг байна. Эрүүл биед эрүүл ухаан оршид ад жаргал мэдрэгддэг гэдгийг мэддэг. Ад жаргалтай байхын тулд та фитнес сонирхогч эсвэл эрүүл хоол хүнсний мэрэгчлэн байх албагүй ч бие махбод тархиа олон төрлийн шимт хичээлээр цэнэглэж байнга хөдөлгөх нь бидний нийт ад жаргалын гол хүчин зүйл юм. Тэд спортоор хичээллэх, гоо сайхандаа орж ажиллаа тайлах, гадаад хэл сурах, дэлхийгээр аялах, шин загварын хувцас худалдан авах зэрэг амьдралын чимэг болсон зүйлсийг хизээж хойшлуулахгүйгээр өөртөө цаг гаргаж чаддаг. Тавдугаарт нь өдөр бүрийг утга учиртай өнгөрөөдөг. Ад жаргалтай эмэгтэйчүүд энэ хорвоод ямар нэг гайхалтай зүйл бүтээх, эсвэл нийгэмд эерэг зүйл авчрах гэсэн хүсэл мөрөөдөл туйлын зорилготой байдаг. Энэхүү алсын зорилгоо өдөр бүр түүндээ хүрэх нэг алхмыг хийсээр л байдаг. 6-ад тэд байгаа бүхэндээ талархдаг.
Судалгаагаар талархлын өндөр түвшин болох сэтгцийн болон бие махбодын сайн сайхан байдлын хооронд хүчтэй холбоо байгааг харуулсан. Талархал нь зүрх судасны өвчин зэрэг янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй нас баралтын эрсдлийг бууруулснаар урт наслтыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Энэ ашиг тусны амьдралын хэм маяг, нийгмийн идэвхжил зэрэг эрүүл мэндийн бусад хүчин зүйлсийг тохируулсны дараа ч үргэлжилдэг. 7-дугаарт нь тэд тусч сэтгэлтэй. Тэд аз жаргалыг зөвхөн өөртөө бус хүн бүрт хүсдэг. Тэд үгээрээ, үйлдэлээрээ бусдад эерэг нөлөөллийг бий болгохыг хичээдэг. Тусламж хэрэгтэй хэн нэгэн чин сэтгэлээсээ тусалж дэмждэг онцлогтой. Сэтгэлдээ гомдол үзэн ядалт гэх мэт сөрөг мэдрэмжүүдийн хураагаа суудаггүй, бусдыг чин сэтгэлээсээ уучлж өршөөж чаддаг. За 8-дугаарт нь өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг. Танд ямар нэгэн асуудал тулгархад юуны өмнө хинээс тусламж авах вэ гэхээсээ илүүтэйгээр би өөрөө үүнийг хэрхэн шийдвэрлэж чадах вэ гэсэн хандлага гаргадаг. Ямар нэгэн зүйл буруугаар ирэхэд хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрөөсөө эхэлж алдаа хайж олдог. Хинээс шалтгааллахгүйгээр өөрөө өөрийнхөө ард тал байж чадна гэдгээ мэдрэх нь хамгийн хүчрхэг, хамгийн амттай ад жаргал билээ. Эмэгтэй хүний ад жаргал энгийн зүйлээс шалтгаалдаг. Эрдэмтэд эмэгтэйчүүдийг юу ад жаргалтай болгодог вэ гэсэн судалгааг янз бүрийн насны 850 эмэгтэйд хийжээ. Судалгаагаар эмэгтэйчүүд энгийн зүйл баяр хөөртэй болох чадвартай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Үүнд нэгдүгürt нь оролцогчдын ихэнх нь биеийн жин хасагдсан гэх мэдээлэл үнэн сэтгэлээсээ баярладаг гиншүү. Биеийн галбар нь илүү гуайлаг болсон гэж мэдвэл тэр эмэгтэй хязгааргүй баяр хөөрт автаж өөртөө итгэлтэй болсноор амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүд гардаг ажээ. Аз жаргалтай байна хэмээн өөрийгөө мэдрэх дараагийн шалтгаан бол 2-дугаарт нь дэлгүүрээр хэсэж утас хунар худалдаж авах явдал гин. Туршилтанд оролцсон бүх эмэгтэйчүүд хувцсны шүүгээ шинэ өмсгөлөөр дүүрэхийн тулд дэлгүүр хэсэх явдал нь сэтгэл санаагаа сайжруулах маш сайн арга хэрэгсэл гэдгийг онцолжээ. Хайртай хүнээсээ гоёмсог цэцэг авсан эмэгтэй бас аз жаргалаар бэлхдэг ажээ. Судлаачид аливаа эмэгтэй сэтгэл санааг сайхан болгох чадвартай зүйлсийн нэг бол ямар нэг онцгийн шалтгаангүйгээр бэлгэлсэн ганц ширхэг цэцэг гэдгийг өгүүлв. Аз жаргал бол хүн бүрийн сэтгэлийн төлөв байдал юм. Аз жаргал бол өнөө үед хүн таашаал ханамж эдлэхийг хэлдэг. Тэр юу хийдэг нь хамаагүй, хэрв хүн баяр баясгалантай байвал түүний сэтгэл аз жаргалтай байдаг гэжээ. Тэгвэл аз жаргалтай эмэгтэй яаж болох вэ? Үүнд нэгдүгürt нь өөртөө аз жаргалыг олох. Өөрийн хүснээр амьдрахыг хичээгээрэй. Та хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй, хүссэн газартаа очих боломжтой. 2-дугаарт нь өөрийгөө хайрлаарай. Хэнд ч танд өгөх боломжгүй аз жаргалыг өөртөө өгч болно гэдгийг хизээч бүү мартаарай. 3-дугаарт нь эрэгтэйчүүдийн үйлдэл сайн санааны талаарх эмэгтэйчүүдийг ховорхон ойлгодог. Өөрийнхөө тухай мартаж болохгүй. Юу ч байсан би аз жаргалтай байх болно. 4-дүгüрт нь та үргэлж эмэгтэй хүн байх ёстой. Та үргэлж элдэг эмэгтэй хүн, хайртай өвөрмөц байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Аз жаргал гэдэг бол сэтгэлийн амар амгалан жижиг зүйлсээс ч мэдрэгдэх баяр хөөр, сөрөг бүхнийг сүрэн зогсох дотоод хүч чадал юм. Аз жаргал таны хувьд ирээдүйд биш, яг одоо таныг хүрээлж байдаг. Амьдралынхаа алхам бүрийг аз жаргалтайгаар мэдрээрэй. Харан сонсон та бүхэндээ баярлалаа.